За нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хоёул өөр асар өргөн агуулгатай хоёлаа ажил олгогчийн харилцааг тэтгэвэр тэтгэмж шимтгэл халамж авж байгаа гэхээр одоо Монгол улсын бүхий л иргэнд 3.5 сая иргэнд бүгдэд нь хамаатай юм том хоёул хэлцэгдэж байна. Тэгээ энэ хоёулыг хэлцэхдээ ингээд яаралтай гормоор ингээд одоо үндсэндээ чуулганы хаах болж яхад яаралтай гормоор орж иж хэлцэж байгаа нь нийгмийн хилэлцүүлэг өрнүүлэх юм боломж болцоог олгохгүйгээр хилцүүлж байгаа нь бол энэ бол тийм таагуул явдал. Чухам яагаад яаралтайгаар ингэж хэлцэх болсон бэ? Эн чинь суур асуудал бид нэр өмнөөс зөндөө энэ асуудлыг яриад маш тийм дэлгэрэнгүй нийгмийн бүхий л бүлгүүдэд яагаадгүй л энэ 3.5 сая иргэнд бүгдээрэнд нь хамааралтай асуудал. Тэгээ уг нь бол яаралтай горим гэдэг чинь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг яаралтайгаар оруулж ирнэ гэдэг нэрийн доор ингэж чухал асуудлыг ингэж яаран оруулж ирж байгаа чуулганы хаалт руу ингэж шахаж байгаа нь бол зохисгүй юм нөхцөл байдал харагдаж байна. Тэгээ энэ дээр бас нэг тайлбар өгөөч. Хоёрдугаарт нь одоо тогтолцооны шинжилгүүд хийгдэж байна гэж байна. Яг одоо 1.6 их найдын алдагдaltaй байгаа нийгмийн даатгалын сан энэ өөрчлөлтүүдийг хийснээр жилийн дараа 2 жилийн дараа 5 жилийн дараахын нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал алдагдал аль зүгт яаж өөрчлөгдөх ямар эерэг өөрчлөлтүүд энэ дээр гарч байгаа вэ гэдэг дээр эхлээд нэг тайлбар авъя. Яг уу ер нь тэгэл үеийн парламент үеийн засгийн газар ингээ ахмадууд тэтгэвэр нэмэх шаардлагатай гэдэг үйл зөвшөөрлөний хэвлэлийн байгууллагаас ингээ шаардаад эхлэхээр төсөв дээр нэг 10-15% нэмэгдэл 50 л ороод ирд юм лээ. Тэгээ тэр нь өөрөө шудраг биш. Үнэхээр 12 онд тэтгэврт гарцсан. Цалингаа сая 400-аар бодуулсан. 5 жилийн дараа гарцсан. Нөгөө 2 сая 400-аас бодуулсан зөрөөтөө 140 мянган хараад байгаа. Тэгээ тэр иргэдэд 10% нэмэхэр баг дээрнж баг нөгөө их дээрнж их ямар ч ялгаа байхгүй. Тэгээд 15 20 25 жил шимтгэл төсөө иргэдийн дунд ямар ч ялгаа байхгүй. Тэгээ бүгдэнд нь 10. Хамгийн харамсалтай нь 25 жил ажилтсан ахмадууд тэтгэврийн доод хэмжээр авж байгаа ахмадуудын 3.1 эзэлж байгаа шүү. Би тэгэхээр дахиад нэг намар тэтгэврийг нэг 10% нэмнэ гэд би ерөөсө ороод ирэхийг хүсээгүй маа. Тэг ерөнхий сайдын хуваар. Тийм учраас эхлээд энэ шудраг тогтолцооны шинжилгээ хийчихвэл намрын төсөв илүү шинжлэх ухаанч үндэслэл бүхий болно гэдэг. Дээрэс нь эрт тэтгэврт гарахыг бол бид нар урамшуулмаар байна. Эхний жилүүд л баталгаа тэтгэврийг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулаад мэдээд зардал үүсэх гэсэн дунд хугацаанд бол хэмнэлт үүсэх тооцоо гарсан. Яагаад тэгэхээр энэ өөрөө даатгалын хамралтын хүрээг нэмж байгаа. Яг энэ тогтцоон шинжил хийсээр дараа бол хинч би эрт тэтгэвэр тогтоолохыг гэхгүй шүү. Яагаад гэвэл ажилласан жилийн урамшуулаад эхлэхээр 35 жил дээр чинь шууд 72.5-аар цалингаар нь тооцоод эхлэхээр тэр параметр энд нь өөрчлөгдөд эхлэхээр хүн чинь илүү төлөй илүү олон жил ажиллая гэдэг сэтэл рүү явж байгаа. Сэтэл рүү. Харин эрт тэтгэвэр гараад эрт тэтгэвэр тогтоолгыг гэвэл нэг 4%-аар нь багасгаж тооцоод илүү олон жил ажиллавал 4%-аар нь нэмж тооцоод явах хэрэгтэй. Одооны хуулиар эх хонд бид нар хэрвээ зөвхөн тэтгэврийг индексжүүлэхэд бараг 6-аас 800 тэрбум төгрөг шаардсан шүү дээ. Хуультай. Тэгэхээр тэгж одоо энэ ахмадуудыг хуураад яах вэ? Одоо энэ тогтолцоог хийчихье. Яагаад тэгэхээр энэ тийм яарад байгаадаа биш. Юу гэхээр энэ анхааралтай ажиглаж ажлын хэсэг ажилласаар за ер нь 58 оноос хойш зүтгэж яваал юм бэлээ л. 24 онд бол нийгмийн даатгалын багц хууль баталсан. Гэтэ гүйцэж чадаагүй. Би өөрөө энэ 20 онд их хурл дээр ажлын хэсгийг ахалж ийсэн. Тэрнээс хойш 6 жил шин тутам биш. Тэгэхээр энэ тогтолцоог хийж намар төсөв дээр илүү үндэслэл бүхий. Тэтгэвэр нэмнэ гэдэг бол яг байгаа олох, зорилтод бүлгээ олох, шудраг байх, зарчим хагуулахгүй бол халамж биш шүү дээ. Халамж шиг ажилласан жил хамаагүй гэж тэгшдгээд нэмээд гар өнөөдөр энэ их бухимдал үүссэн. Тэн яг нэг яралтайгаар оржсэн бид нар одоо 9 сарын 1-ний дотор дараа жилийнхээ улсын төсвийг өргөн барих ёстой. Одоо тэтгэвэр хэрвээ одоо энэ хууль батлагдах юм бол үүнийгээ дагаад маш олон одоо тооцоолоод бид нар хийгдэнэ. Маш олон параметрын өөрчлөлтүүд орж ирж байгаа.
За ер нь бол энэ тэтгэврийн асуудал, энэ нийгэм даатгалын тогтолцооны асуудал бол аль нэг улс төрийн хүчний асуудал гэхээс илүү нийгмийн суурь асуудал болчихсолд. Тийм учраас одоо бид нар намын бүлгүүд дээр танилцуулаад явж байна. Ажил эрхэлж байгаа оюутнуудтай хүртэл бид нар одоо уулзаж судалгаа хийж үзсэн. Яг тэтгэвэр авж байгаа ахмадуудтай мөн тэр тэтгэврийн зээлийг олгодог, тэтгэвэр орохтон гүйлгээг нь хийж өгдөг банкны тээлрүүдтэй бид нар хүртэл уулзсан. Энэ бол зөвхөн ингээл одоо энэ тийм ээ 2020 оноос хойш ингээл яваал байдаг 30 орчим жил хуримтлагчаад байдаг тийм ээ. Хэрвээ одоо магадгүй ерөнхий сайдын өмнө одоо 2 сонголт байлаа. За одоо сая 500 сая төгрөг болгооч гэхэд энийг ингээд мөнгө ингээд нэмэгдсэн болох уу? Үгүй бол үүгээрээ бид нар ерөөсөн нийгэмс реформын өөрчлөлтөө хийх гэдэг сонголын 2 сонголтын үн байж байгаа. Энэ 2 дахь буюу Гэхдээ яг би тодорхой тоол асуусан л да. Тогтолцооны өөрчлөлт, реформ, шинжилэлт хийж байгаа болвол наад нийгмийн даатгалын санчин хэрхэн яаж бие даах чиглэл рүү явах ёстой вэ? Бие даах чиглэл рүү явна гэдэг нь бид төсвөөс нөхж байгаа энэ 1.6 их найдын алдагдал чинь эх жилүүдэд яаж өөрчлөгдөх вэ? Хэрвээ энэ алдагдлын хэмжээ чинь их хэмжээгээр нэмэгдээдэвэл та нар ямарваа нэгэн тогтолцооны өөрчлөлт хийгээгүй байна. Зүгээр л гал унтраах дахиад тэдэн процентээр нэмий гэдэг нөгөө нийгмийн даатгалын сангаа хэрхэн яаж мөнгөжүүлэх, хэрхэн яаж аривжуулах юм, энэний менежмент яах юм гэдэг тогтолцоо энэний цаана байхгүй байгааг нь л илэрхийлэл байхгүй. 1.6 их найд чинь 2 их найд, 3 их найд гээл цаашаа явхаар тоонууд бас харагдана лээ. Тэгвэл хаана шинжил байгаа? Хаана өөрчлөлт байгаа? Ямар тогтолцооны өөрчлөлт? Өнөөдрийн нийгмийн даатгалын сан дээр одоо 1.6 их найд төгрөг одоо улсын төсвөөс аваад явж байгаагийн 900 тэрбум төгрөг нь цэргийн тэтгэврт гарсан хүмүүс 23 мянган орчим иргэн байдаг. За үлдсэн нь бол 95 оноос хойш тэтгэвэр тогтоологсон иргэдийн мөнгө байгаа. Энэ таны хэлж байгаа санал маш зөв. Энэ яг шимтгэлд суурилсан одоо классик утгаараа явах хэрэгтэй энэ сан. Гэтэл одоо энэ сангийн өнөөдрийн үүссэн байгаа нөхцөл байдлыг бий болгосон нь өөрөө энэ нийгмийн даатгалыг улс төрөөр шийдэх эсвэл тийм ч нийгэм хамгааллын асуудал. Тийм учраас энэ альва улс төр орсон одоо хуулиудын уршихаар яг өнөөдрийн байж байгаа нийгэм даатгалын сан бий болсон. Тийм учраас энэ дээр одоо би бас танд уулзахдаа хэлжсэн бид нар аль нэг улс төрийн эрчим биш Монгол улсын парламент болж эндээс шийдвэр гаргах ёстой. Яг шимтгэл суурилсан утгаараа явъя гэх юм бол саяны одоо шимтгэл төлдөггүй сегментүүд цэргийн тэтгэвэр ихэн, малчны тэтгэвэр ихэн, тийм ээ бусад тэтгэврүүдээ бид нар тусдан сангаасаа гаргаж агаад яг шимтгэл дээр явах юм бол энэ хийж байгаа реформ. За тэгээд энэ яриагаа товчлие. Уг нь бол зөвхөн шимтгэлээс гадна үндэсний баялагын сангаар байгалийн баялагаас энийг мөнгөжүүлэх, орлогожуулах, бусад үндэсний баялагын сангийн тэр менежментийг ашиглах гэдэг бус зүйлсүүд бас байсан байх ёстой байхаа гэж бодож байгаагаа хэлье. Хоёрдугаарт их хурлын дараагаас нэг асуулт байгаа нь манай төвшин нарын гишүүдийн өргөн барьсан хууль хайчваа. Яг хөдөлмөрийн хүс түүнтэй адилдах орлогыг тодорхой хэмжээний бас идэвхжүүлэх, урамшуулах талын хуулийг төвшин нарын гишүүд өргөн барьсан. Энэ хуулийг бас эргүүлж харахаар тэр өргөн барьсан заалтуудыг дордуулсан байдлаар ганц хоёр үйлдвэр байсанд харагдаж байна. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил байнгын хороогоор хилцэх хэсгийг шийдсэн санагдаж байна. Нэгдсэн чуулганаар оруулж засгийн газраас өргөн барих хуультай нэгтгэж хилцэх боломжтой гэж хойшлуулсан санагдаж байна. Гэтэл одоо энэ хилцүүлэг дээр байхгүй болчих юм. Ийм бол бүтэн жилийн өмнөх хууль байхгүй байхад одоо төвшин нарын гишүүдийн санаачилсан хууль их хурл дээр байгаа. Тэр нь засгаас өргөн барих хуультай бас хамт хэлэлцээ гэдэг байдлаар хүлээгдэж байсан. Тэгээ байнгын хороодоос эх 7 хоногийн тов дараалалд оруулах саналаа даргын зөвлөлд оруулдаг. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн даргын зөвлөлийн хурал дээр энэ 7 хоногийн тов дараалалд оруулахаар байнгын хороодоос саналууд ирээгүй. Тэгээд энэ асуудал бол ороогүй байгаа. Төвшин нарын гишүүдийн хууль 41 гишүүн өргөн барьсан. За төвшин гишүүнтэй би энэ нэг яралтаа орохоос өмнө ярьлаа бас хөдөө орон нутгаар яваад байх шиг байна. Тэгээд уул нь даргын дэрэгдэх зөвлөл дээр яригадаад одоо хэлцэх хэсгээр яг зогсчод байгаа шүү дээ. Тийм учраас хэлцэх хэсгээ цаад давуулаа цаашдаа уул нь хамтраад явах боломжос одоо энэ улсын хурал дээр нөө хэлцэх хэсгээр зогссон байхгүй юу? Энэ процессыг явуулахын тулд хурлын даргатай яриад даргын дэрэгдэх зөвлөл дээр одоо хэлцэх асуудлын жагсаалтад оруулаад явхад би одоо өөрөө хойноос нь төвшин гишүүнлээ ярьж байгаа шүү. Гэхдээ хаа байна вэ гэшээ энийг ингээд яа 41 гишүүн байна. Тийм ээ ингээд энэ хуулийг бас цаашаа хамтдаад явах нэгэн тал одоо яг саяны дөрөвний
одоо бидний ярьснаар бид нар хамтраад парламентаар шийдвэр гаргахын болцоо бол бүрэн байгаа шүү дээ. Ерөнхийдөө хариулъя тэр дордсон заалт яриад байна. Дордсон заалттай холбоотой. За 2015 онд энэ төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан байдаг. Тэр тэтгэврийн сангийн алдагдлыг тэр GDP-ийн 2%-аас ихгүй байлгана гэсэн зорилттой шүү дээ. Арчсан нам засаглаж яхад төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого тэр бодлогыг л бид барай ажиллаж байна. За гүйцэтгэх засаглал бол хүнчлэгээр хүлээж ийнэ. Энэ хязгаарлалмал нөөц байгаа. Тийм учраас өнөөдөр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ санхүүгийн нөөцлөд тулгуурлаад шийдэж байгаа. Гой сайхан юм ярих бол амархан. Тэгвэл энэ тэтгэврийн шинжил бол тогтолцооны өөрчлөлт. Энэ бол шудраг тогтолцооны реформ. Тэрнээс бүгдийн тэтгэврийг тэдэн хувь нэмэн, эдэн хувь нэмэн гэсэн тогтолцооны өөрчлөлт огт биш. Юудаач энэ тэтгэвэр гарвал олон жил шимтгэл төснөөрөө ялгамжтай байдлаар тэтгэвэр нэмэгдэх нь бол дамжиггүй цаашаа алдагдал буурна. Тэгээ Чингис хаан, Баялагын сан одоо иргэн болгонд хуримтлагдсан хуримтлал бол 306 мянга орчим байна. Хуулиараа боловсрол эрүүл мэнд орон сууцны зарцуулах ийм л хуультай. Тэгэхээр үүнийг тэтгэвэр гэдэг үгийг нэмэх буюу тэтгэвртэй хуримтлуулж болно гэдгийг нэмбэл бид нар энэ дээр бол хөрөнгийн менежмент хийж болно. 306 мянган чинь бид нар бонд авч болох уу, үнд цаас авч болох уу, хувьцаа авч болох уу гэдгийг иргэнээс өөрөөр нь шийдвүүлвэл за одоо магадгүй жилд нэг 10% багада өгөөж тооцох болцоо байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 306 мянгаыг тэтгэврт тайлбарч болно гэдэг асуудлыг ер нь би шийдэх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Тэгэхээр энэ удаа хуулийг батлаад их хурл баталжвал намар эх оны төсөв болоод төсвийн тодтгол хийх үеэр бол төсөв дагуулад энэ асуудлыг тусгаж болно. Зардлыг нь бас бид нар тэтгэврийнхаа энэ зардлыг бас шийднэ.